Улсын хурлын дэд дарга Мөнхбаатар Эрдэнэ төлөв төрийн өмчөд үйлдвэрийн газрын үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Эргэн сануулгад өнгөрсөн 3 дугаар сард улсын хурлын дэд дарга Мөнхбаатар тэргүүтээ үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд тус үйлдвэрт ажиллахдаа ажилтнуудаа уулзаж Эрдэс баялагын салбарын хууль эрх зүйн орчныг зохицуулалт, ажилтнуудын нийгмийн асуудлын талаар ярилцаж санал солилцсон билээ. Энэ үеэр Эрдэнэ үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд хүргүүлсэн тэтгэврийн хөнгөлөлтөө тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой халуун хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад үйлдвэрийн зарим ажлын байрыг нэмэлтээр оруулах, дүүцүүлэх, хасуулах саналыг дэмжиж ажиллах хүсэлтийг улсын хурлын дэд даргад уламжилсан. Тодорхойлбол Эрдэнэ үйлдвэр төрийн өмчөд үйлдвэрийн газрын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2001-ээс 2023 онд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, ногоон титэм компани болон эрүүл ахуй хор судлалын лабораторитой хамтран 41 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хэмжилт судалгаа хийж дүгнэлт зөвлөмжийг гаргасан байна. Тухайлбал хүн даацын автомашины жолооч хөдөлмөрийн хортой нөхцөлийн үнэлгээгээр хортой нөхцөлийн 4-р зэрэгт хамаарах дүгнэлт гарсан байна. Үйлдвэрийн Белазийн жолооч нар 256 метрийн гүнд ажилладаг бөгөөд ажлын байрны онцлогоос шалтгаалan уушгины цулцанд нэвтэрдэг тоосны өртөлд стандартаас 2-оос 23 дахин их байна гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ нь урт хугацаанд ажилтны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах болсон байдаг. Энэ дагуу улсын хурлын дэд дарга Мөнхбаатар хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад хүсэлт уламжилсны дагуу асуудал шийдэгдсэн байна. Эдгээр асуудлыг тусгасан хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2024 оны 4-р сарын 23-ны өдрийн А87 тод тушаалыг Эрдэнэт үйлдвэр төрийн өмчөд үйлдвэрийн газрын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудад танилцууллаа. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Мөнхбаатар дэд дарга гаргах ус ажлын хэсэг очиход бол бид нар бол хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд 8 асуудлыг тавьсан. За 8 асуудлыг шийдвэрлэж өгөөч, уламжлаж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан байгаа. За энэ хүсэлтийн дагуу бол ерөнхийдөө маш их одоо 400 хүний энэ бол 400-аас 500 хүн там тоогоор 500 хүнийг одоо хөдөлмөрийн хортой нөхцөлд дүүцүүлэхээр за тэгээд хортой нөхцөлд одоо ажилснаар тооцож тэтгэврийг нь эрт гаргах болцлыг хангуулсан байна. Тэгээд үүнд бол маш их баяртай байна. Ер нь бол нэг 2 мэргэжил бол орог байгаа. Энэ дээр бол бас нэг хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн үндэсний хороо энэ дээр бол зарчмын байр суурьтайгаа бол ойлгомжтой асуудлуудыг бол бид нэр ярилцсан байна. Жагсаал батлах тухай хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А221 дугаар тушаалын 1-р хавсралтаар баталсан тэтгэврийн хөнгөлөлтөө тогтоох ажил мэргэжилт бутлуурчин, захилгаан тоног төхөөрөмжийн засварчин, операторч, хүнд даацын автомашины жолооч, хийм цехийн аппаратчин гэгч зэргээр газрын доор хөдөлмөрийн хортой халуун хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Уулзалтын төгсгөлд улсын хурлын дэд дарга Мөнхбаатар улсын хурлын гишүүдийг Эрдэнэт үйлдвэр төрийн өмчөд үйлдвэрийн газарт ажиллах үеэр тус үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хүндэт тавьсан асуудлуудыг хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны удирдлагууд шуурхай авч хэлцэж холбогдох шийдвэрийг гаргасанд талархал илэрхийллээ.